1960 оны бүтээл яг үндэ 1941 онд байсан гэхээр яг үндэ энэ нууцлаг ноёнтой хин юм бол Annabelle чинь зүгээр нэг кино биш одоо хүртэл музейд чойжлоотой байт юм уу? Миний хувьд болохоор генет алга болоод генет гарч ирдэг ийм үзэгдэл бол зүгээр нэг энгийн зүйл биш байх гэж бол итгэж байна. Яагаад зөвхөн энэ газарт гэж. За, hi guys, дараагийн хэмжлэндээ тавтамрал. За, энэ удаагийн дугаарда би та бүхэнд юу бэлдсэн бэ гэхээр өмнөх дугаарын буюу хин ч одоо тайлж чадаагүй нуус баримтуудын part 2-ыг энэ цагт хүргэж байна. Одоо бидэрт үлдсэн дөрвөн одоо нууцтай зүйл үлдсэн. Шинжлэх ухаан эрдэмтэд ч хүртэл тайлж чадаагүй тэр дөрвөн нууцыг өндөө юу байж болох уу гэдгийг хамтаа энэ дугаараас мэдэж уцгаая. За, тэгээд бичлэг хийхээс өмнө таад минь лайк дараагүй лайк дараа, сабб дараагүй сабб дарж дэмжихээ битгий мартаарай. Бид утгагүй 200 мянган болох гэж байна. Тэгээд намайг өдийг хүртэл үздэг, дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хамтаа бичлэгээ орцгоё. За тэгэхээр хинч тайлж чадаагүй нууц баримтууд нэгдэх баримт. За Annabelle гэдэг киног бол та мэднэ шүү дээ. Энэ нэрийг сонсохоор хүмүүс болохоор сэтгэл нь айгүй зовндог тийм үү. Яагаад вэ гэхээр Conjuring болон Annabelle гэдэг киноны цуврал болохоор гардаг одоо муу талын дүр байдаг. Гэхдээ тухайн одоо тоглоом хүүхэлтэй болохоор яг үндэ зүгээр нэг жирийн нэг зохиосон түүх биш юм байна. Жинхэнэ Annabelle хүүхэлтэй болохоор Connecticut гэдэг мужид Ed ба Lorraine Warren-ы одоо музейд байрлаж байгаа юм байна. Хатуу шилийн харьцанд чойжлоотой. Кинонд гардаг одоо аимшигтай дүртэй хүүхэлтэй биш. Жинхэнэ Annabelle болохоор Raggedy Ann буюу улаан утсан үстэй энгийн хүүхэлтэй юм байна. Lorraine Warren болохоор нас барахаас өмнө хэлсэн юм байна. Хүүхэлтэй аимшигтай харагдахгүй байж болно. Гэвч дотор нь болохоор муу ёрын сүнс шүүлсэн байгаа. Тэр л аимшигтай гэж хэлсэн юм байна. Хайрцны дэргэд болохоор бүх хүр гэсэн одоо анхаарлын тийм самбар байгаа юм байна. Нэг хүн одоо музейд очлоод одоо хайрцгийг хошигнонд одоо тогшсны дараа гарч явахдаа болохоор мотоциклороо одоо мод мөргөөд нас орсон юм байна. Ed Warren хоёр болохоор хүүхэлтэйг музейд одоо хүргэж явахдаа машиныхын жолоо болон тоормцны генет ажиллахаа болсон гэж бол мэдэгдэж байсан юм байна. Annabelle-ийн түүх болохоор 1970 онд бол ихсэн. 28 настай сувилаш бүсгүй төрсөн өдрийн бэлэг болгон одоо энэ хүүхэлтэйг бол авсан. Эхэндээ юу ч бол анзаараагүй. Гэтэл аажмар яасан бэ гэхээр хүүхэлтэй өрөөнд дотор байр сэлгэж байгааг анзаарсан юм байна. Шалан дээр болохоор намайг авраач гэсэн бичвэр бүхий одоо цаасан хэсгүүд гарч ирэх болсон. Тэгээд сүнстэй холбоо тогтоодох хүмүүнийг одоо дуудаад судлуулахад 7 настай Annabelle Higgins гэдэг нэртэй охины сүнс тухайн хүүхэлтэйг эзэлсэн гэдэг нь тогтоогдсон. Эцэст нь болохоор Ed Warren-оор одоо тухайн хүүхэлтэйг авч энэ бол хүний сүнс биш. Хүний бус одоо аимшигтай сүнс хяналтанд байна гэж бол дүгнэлтэнд хүрсэн байна. 2020 оны 8 сард болохоор Annabelle хайрцагаасаа зугтсан гэсэн одоо цуу яриа интернетээр бол шуугилсан. Warren-ы хүргэн хүү одоо шуурхай мэдээлэл хийсэн. Мэдээлэл нь болохоор Annabelle бол хэвэндээ байна, хаанч явсангүй гэсэн бол тайлбар өгсөн байна. Annabelle чинь зүгээр нэг кино биш, одоо хүртэл музейд чойжлоотой байт юм уу? Хамгийн амар нэм шинээс болж одоо хүүхэл. Хүү ямар сони. Сэб би маусандаа хүрээгүй өсч миний маус ажиллаад тах юм. Йоо, ямар юу юм бэ? Хүү, чад юу болоод байна? Болох уу? Хүүхд ямар сони. За энэ баримтыг ингээд дуусгая. За тэгэхээр учир бүтэлгүй нууцны талигдаагүй 2 дахь баримт. За Австралийн хойд хэсгийн одоо Брактаун гэдэг хотын ойролцоо жил бүр 9 сараас эхлэн нэгэн одоо гайхамшигтай үзэгдэл автагдсан юм байна. Тэнгэрт асар урт одоо цилиндр хэлбэртэй үүс гарч ирж тэдгээр үүс нь болохоор 1000 км хүртэл урт 2 км өндөр цагт 60 км хурцтайгаар хөдөлт юм байна. Тус бүр нь болохоор аврах том хурд мэд тэнгэрт одоо өнхрөн явдаг. Эртний абориген одоо хүмүүс энэ үзэгдлийг болохоор Kanголги гэж бол нэрлэдэг бөгөөд одоо олон мянган жилийн турш мэдэж байгаа юм байна. Парашютч болон одоо нисгчдэд зориулан тэр үйлсийн дэргэд очиж одоо хөдөлгүүрээ унтраагаад үйлсний захаар нь 500 миль хүртэл одоо хөвж явдаг юм байна. Гэтэл хамгийн хачирхалтай нь болохоор үйл газраар өнгөрөхөд тухайн орчин нам гүн болдог гэдгийг одоо тухайн нутгийн хүмүүс ярьдаг юм байна. Энэхүү үзэгдлийг болохоор эрдэмтэд нэлээд одоо судалсан боловч яагаад энэ газарт, яагаад энэ улиралд гардгийг хинч одоо нарийн тайлбарлаж чадахгүй хэвээр байгаа юм байна. Хамгийн өргөн тархсан онол нь болохоор зуны намрын улиралд Cape York хойгийн одоо хоёр талаас давхар одоо далайн салхи нэгдэж тусгай хэлбэрийн агаарын давхар үүсгэсэн байж магадгүй гэсэн одоо таамагтай байгаа юм байна. Гэвч энэхүү онол нь болохоор бүрэн нотлогдоогүй. Дэлхийгээс өөр ямар ч одоо газарт ийм тогтмол, ийм хэмжээний үүс хизээж бүрлдэггүй юм байна. Тэгэхээр яагаад зөвхөн энэ газарт гэж та нарт тэгж бодогдож байна уу? Яагаад зөвхөн энэ газарт гэж. Гэтэ би нэг хүсэж байгаа юм гоё энэ өгүүлний дээгүүр явмаар л байна. Энэ удаагийн дугаартай байна One Roof компани хамтран ажиллаж байна. One Roof нь танд солонгос хэлний оноогоо эх орондоо
Мэргэжлийн багш нарын зааварчилгаагаар хамгийн хэм зардлаар авах боломжийг олгож байна. Мөн зөвхөн сургалтаар хязгаарлагдахгүй Солонгосын их сургууль хэлний бэлтгэл болон бакалавр, магистр, докторийн зэрэгт зуучлах, засгийн газрын GKS тэтгэлэг хөтөлбөрт бэлдэх, бүртгэлээс эхлээд виз гарах хүртэл алхам бүрд мэргэжлийн зөвлөгөө өгөх болно. Хэрэв та Солонгос улсад суралцах, ирээдүгөө гэрэлтүүлэхийг хүсэж байгаа бол One Route компани таныг хүлээж авахд бэлэн байх болно. За тэгэхээр дараагийн баримт 2010 оны хавар Канадын Британи Колумбд мужийн нэгэн музей, цахим архивын зургнуудаа интернетэд байршуулсан байна. Архивын нэр нь болохоор Their Past Lives Here. Тэдгээр зургнуудын дотор 1941 онд авагдсан нэгэн зураг дэлхийд даяар вайрлуулсан байна. Зурагт болохоор Gold Bridge хэмээх уурхайн тосгоны гүүрний нээлтийн баярын олонний дунд нэгэн хүн онцлон харагдаж байсан байна. Тэр хүний хувцас нь болохоор нарны шил, брэнд логотой цамц, орчин үеийн камер байсан байна. Яг л 21-р зууны хипстер шиг. 1941 онд олон хүн шууд Photoshop хийсэн гэж бол буруутгасан. Гэвч энэ зураг нь болохоор 2004 онд нийтэлсэн жинхэнэ музейн архиваас бол гаралтай. Дараа нь судлаачид хувцсны нарийн ширээнийг бол шалгасан. Логотой цамц нь болохоор Montreal Maroons хоккейн багийнх. Тэд 1924 оноос 1938 онд бол тоглосон. Камер нь болохоор Kodak компани жижиг камер 1941 онд бол байсан. Гэхдээ маш ховор. Нарны шил нь болохоор хамгийн том асуудал. 1940-од онд хамгаалтын шилтэй нүдний шилтэй байсан ч тойрог хэлбэртэй нарны шил 1960-ад оноос бол төгжижсэн юм байна. Тэгэхээр энэ хүн яг л 1941 оны хүн байсан уу? Эсвэл 60 жилийн дараагаас ирсэн хэн нэгэн байсан уу? Хариулт нь өнөөдөр хүртэл тодорхойгүй хэвээр байгаа юм байна. 1960 оны бүтээл яг үндэ 1941 онд байсан гэхээр яг үндэ энэ нууцлаг ноёнтой хин юм бол бас сони юм те. За тэгэхээр сүүлчийн 9 дахь хачирхалтай нууц. 2020 оны 11 сарын 18-нд Америкийн нэгдсэн улсын Юта мужийн улаан чулуурхаг цүлд нисдэг тэргийн баг хонь тоолж нисэж явж исэн байна. Доош харахад цүлийн чулуун дундуур гялалзах металл тулгуур зогсож байсан. Газарт буугаад шалгасаж 3 талд зэвэрдгүй ган 10-аас 12 фунт өндөр байсан байна. Хэн хийснийг, хизээ хийснийг, яагаад хийснийг, ямар ч тэмдэг, ямар ч уулмөр, ямар ч тайлбаргүй байгаа юм байна. Гэтэл мэдээнд гарахын зэрэгцээ 11 сарын 27-нд тэр монолит гинт алга болсон. Дараагийн хэдэн хоногт Роми хотын ойролцоо монолит гарч ирсэн. Калифорнид уулын орой дээр монолит бас гинт гарч ирсэн. Британийн нэгэн арлын ойролцоос шилэн монолит гинт гарч ирсэн. Испани, Герман, Колумб гэдэг газруудад хүртэл гарч ирсэн байна. Гэхдээ хамгийн хачирхалтай нь болохоор бүгд гарч ирсэн. Гэхдээ бас бүгд алга болсон. Хэн хийсэн бэ гэхээр Most Famous Artist гэдэг нэртэй бүлэглэл Юта болон Калифорнид байгаа монолит өөрсдийнх нь гэж бол хэлсэн. Гэхдээ бусдаас нь нэхэж аваагүй. Роми монолитыг хэн хийснийг өнөөдөр хүртэл хэн ч мэдэхгүй. Колорадогийн зурагт шөнийн цагаар 4 хүн Юта мужид монолитыг задлж авч явахыг зурагт буулгасан ч яагаад задлсан, хэн авч явсан нь одоо хүртэл мэддэхгүй хэвээр байгаа юм байна. Тэм учраас энэ бол зүгээр нэг зохиол уу, эсвэл урлаг уу, эсвэл гадаад оршихуун мессеж үү? 2001 он Space Odyssey кинонд яг адилхан монолит дэлхийд гарч ирдэг. Үүнийг болохоор хар гаригийнхны тэмдэг болон ашигладаг. Харин таны бодлоор энэ үнэхээр зохиол уу, эсвэл урлаг уу? Эсвэл харийнхны бидэг тэмдэг үү? Миний хувьд болохоор генет алга болоод генет гарч ирдэг ийм үзэгдэл бол зүгээр нэг энгийн зүйл биш байх гэж бол итгэж байна. Таад минь юу гэж бодож байна комментс дээр бичүүлдэгээрэй. За тэгээд энэхүү дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Жохон айцтай төгшүүртэй бол контент хийлээ. За ямар тааш тэгээд намайг үзэж дэмждэг хүмүүстээ маш их баярлалаа. Бас надад жохон урмын үг хайрлаарай. Тэгэхгүй бол хэсүүдэг бол бэлтлээ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Лайк дараа сабод хабит мартаарай.